Ган төмөр сайдаа таны логиктой санал нийлэхгүй байгаа. Ядуурл буурж иж авилга буурна гэдэг логик байж болохгүй. Засаглалч нь сайжирж иж иргэдийн тэр боломжийг хулгайлаад байгаа тэр авилгач нь буурж үгүй болж иж ядуурл буурж тэгш хүртээмжтэй эдийн засгч өснөө. Энэ дээр хэдүүлээ ингээд маргаад ч юм уу олон талуудах хэрэггүй. Өөр дүнцэг гэж байхгүй. Ямар ч одоо хоёрд нь л утгагүй ойлгомжтой зүйл байхгүй юу? Засаглал сайжирж иж дарга нарын энэ данхайсан бүтэц авилга авдаг тогтолцоог нурааж иж энэ авилгыг устгаж иж ядуурлчин буурах нийгмийн экосистем чинь гарна нэг. Хоёрдугаарт эрдэмтэн мэрэгдэн судлаачдыг ойлгож хүлээж. Гэхдээ энийг чинь хүлээгээд бид нар их ухаантай юм ярьж хугацаанд чинь зам тээвэргээд янз бүрийн байдлаар утаа тогтдог гээд иргэд амнасаа алдсаар байгаа. Энэ дээр засгийн газар ингээд нэг тийм шийдэмгий алхаад явчих бүрэн боломж байгаа юм. Ерөнхий зургаар харахгүй тодорхой зарчмаар хэдүүлээ асуудалд хандъя. Цагаан төмөр сайд нэмж хариулъя. Тэгээд Эрдэнэ болд гишүүн өөрөө яг энэ ирэмбээр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлаад 7 сар болж байгаа шүү дээ. Тэгээд 7 сарын хооронд та нэг энэ тухай ороод байрлалыг нь солиё гэдэм ямар учиртай. Тэр 7 сарын өмнө өөрөө саналаа гаргахгүй байсан. Наа засаглалын бодлого чинь 150 гээд 7 сарын өмнө батлахад саналаа оруулаад батлахгүй байсан. Тэгээ бид нар ингээд 7 сар, 6 сар, 5 сар, 3 сараар ингэж бодол санаагаа өөрчилдөг юм одоо болиё л доо. Засгийн газрын хөтөлбөрийг их хурлын гишүүн болгоно ширээн дээрээ тавиад яг тэр ажлынхаа араас бүгдээрээ явъя л та. Тэгэхгүй тэгээд нэг өдөр сэрээд нэг юм ярьдаг. Маргааш нэг ном уншихаараа өөр юм ярьдаг. Бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Эдийн засаг нь гайгүй болсон орон болгон тэр хугацаанд авилгаасаа холдсон шүү дээ. Тэнийг мэдэн бодлоод ядуу мөртлөө шударга ёстой улс гэж хаана байгаа юм?